Сайн байна уу? Өнөөдөр бүгдээрээ балет охиныг уушаар зургуулна. За бүгдээрээ цаасаа дөрвөн хуваагаад багшны ерөнхийдөө яг энэ зургийг яаж зурах арга техникээ дараалттай сайн зааж өгч гэж ойлгож байна. За дөрвөн хуваад. За балет охин маань өөрөө толгой нь болохоор баруун гар талд нь жижигхэн дүү гэж барьлаад маань өөрөө за багш нь уртыг харьцуулах юм бол яг л энэний 2-1-ээс арай бага зэргийн урт гэж бод. За одоо ингээ гараа өргөцөн цэжийн зурцгаа. Тэгэхээр энэ зай байгаа зайлал шуумдаа хүрээгүй. За одоо бүгдээрээ хормойг нь зурцгаая. Хормой нь болохоор энэ дөрвийг дөрвөлнг нь хамарсан. За нэг хөлн ингээд доошоо газар зогсож байгаа. Хөлний үзүүрийг подиум гэж нэрлэдэг. Подиумыг нь гоё нэрээр гаргаад өгөх хэрэгтэй. За нөгөө хөл нь болохоор энэ дээр. За нэг гар нь дээш өргөцөн нөгөө гар нь болохоор хардуур нь байна. За балажны хамаа ингэрийг нь гоё зураад өгье. Одоо тэгээд царайг нь зурцгаая. Үлдсэн хэлбэр хэмжээг нь болохоор бүгдээрээ өнгөөр зурж явахдаа гаргаад явчихна. Хар зургаараа болохоор иймэрхүү хэмжээнд гарах гэж болно. За яг гол хэсгээр нь шулуун зурлаа нь бол хамрна. Тэгээд 2 минутыг нь одоо бүгдээрээ эхэлцгээе. За багш нь болохоор өнөөдөр шар, улаан, ногоон, цэнхэр, цагаан тэгээд хар өнгөд маань хэрэг болно. За юун дөрөв бүгдээрээ талбайгаа хар өнгөөр тагланаа. За хар өнгөөр таглахтаа нэлээд шингэн дүү таглах хэрэгтэй. Дээрээс нь ингээ хар өнгө маань маш хүчтэй учраас дараа нь өөр өнгө явахаар холилдоод саралдах магадaltaй. Тиймээс шингэн явж талбайгаа дүрхцгээе. За балет охиныхоо дүрсийг нь л үлдээгээд үлдсэн бүх хэсгийг хараа. За багш нь өшөө шимжлээд үе. За гэтээ бүр урсгаж болохгүй шүү дээ хүмүүдээ. Будган л нэгэн байрлаа гэсэн үг. Юун төрөдийн мөнгөөр таглажээ. Тэгээд дараа нь цайвар баруунгийн нэмэт хийгээд өгье. Харангуйлуугүй ч гэсэн баг зэрэг илүү гарч болно. Дараа нь харангуураа таглаж. За одоо ингэ зарчаад саяны гаргасан дээрээ дахиад цагаан шарангуй нэмээд гэрээс өдрийг өшөө тодорхойлгоцгоё. Одоо ингээд гэрэл маань энэ талаас байгаа гэж бодоод цайвар өнгөдөө тавьж өгөөрэй. За одоо ингээд гэрлийн талаасаа байгаа гэж бодоод хамарны үзүүр бидний манайхаа дээр ч гэсэн цайвар өнгө нэмээд өгөөрэй. Хөлөөс мартаж болохгүй. За одоо дээрээ сайдар усан даваад ямар ч будаггүй болгонгууд нь баг зэргийн чигтэй бэрээрээ хооронд нь дуусгаад өгөх хэрэгтэй. За одоо ингээд хасаа хатж явах зүйл бүгдээрээ эргэн тойрныг бүртгүүлцгээе. За одоо ингээд часгалан өнгө барьцгаад багшны юм жижигхэн бэрээ барьсан байгаа.
одоо ингэхдээ харан өнгөө үлдээж яваарай. Плануудаа ингэ хитрхи шаваарлуулах юм бол жоохон онцгой ойдно. Тийм учраас ингээд. За одоо ингэ улаан барьсан байгаа юм шиг хэдүүлээ. Цагаатаа баг зэрэг холиод ягаан өнгөө үсгэцгээе. За ингээд улаан нь ягаан өнгө баг зэрэг чимэг маягтай. Ингээд гоё бичлэлээр ингэж гоё хөнгөн тавьж явна. Чиглэлүүд нь өөр тийшээ баг тусан гоё. За одоо ингээд шаргуудыг нэмж өгнө. Гэхдээ улаан дээрээ бас давхарлаад явбал их зүгээр. За ихтэл бас муу адил хооронд нь хитрхийг шахахгүй хараарай. За одоо бүгдээрээ цайвар цэнхэр өнгөлөг үсэрцгээе. Бүгдээрээ балгаж үсэрцгээе. За энэ харлуугаа ингэж гоё давуулж явна шүү хүмүүстээ. За мөн энэ цэнхэр өнгөөрөө балгачны ханаа хэсэг хийж үзье. За үлснэг нь болохоор дахиад цагаан өнгөөр. За цэнхэр өнгөний хариулсан нэрээ артлын бом нэрээ ч гэсэн цэнхэр өнгөө шигтгээд өгье. За гэтээ улаантай хэсгүүдээс гадна гэдэг хартай хэсгүүд дээр ингэж татж өгвөл гоё агаад гоё гэрэлтгээ татуулаад л өгнө. За ингээд ийм саралтай өнгөөр дээрээ хөтлийг нь зорцгоё, гутлыг зорцгоё. За одоо ингэ эргэн тойронд бас палажийг нь хатж ярцуур. Тэгээд нүрийг нь зорцгоё. Нүрэн дээр маань хатар дээр маань шүү. Гоё бүр яам гэж үзье. Хамар дээр нь шууд татдгаад гэрэлтэн байдаг юм. За яг энэ үеийг балеринаг хаан гэж гоё яг энэ гоё татдгаад цацгаан өнгөөр хийдэгч. За цацгаан өнгөн дээрээ бүгдээрээ балажаач гэсэн гоё цайруулаад өгцгөөе. Бирээ сайтар арчаад басныхаа дараа цавцгаа. За ингээд харангууруу гоё гар хэлцэн нарийнлах биенэсгүүдээ гоё хийгээд өгнө. За хүүхдүүдээ ингээд өөртөө хоороо гоё артлынхаа өнгийг дуртай өнгөөрөө солиод балет жоохныхаа палажийг ч гэсэн өнгө болгоод энэ зургийг зурцгаарай. Тэгээ багшаасаа асуух юм байвал зурсан зургаа постлаад асуугаарай. Баяртай.